За өдөр өнөөдөр юм. За ингээд улсын хурлын 8 дахь хурлын ээлж сонгуулиар 20 оны хурал бүрэлдсэн хуралд одоо Монгол Ардын нам үнэмлэхүй олох буюу 62 суудл авсан. Ингээд ээлж засгийн газрыг одоо бие бүрэлдэхүүнийг танилцуулах албан бичиг өчигдрийн одоо оноогоор надад ирсэн байгаа. Тэгээд өнөөдөр өчигдөр хоёр энэ сайд нарын ерөнхий дүр зураг анкет ажилласан байдалтай танилцлаа. Тэгээд энэ шинэ үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтөөр ерөнхий сайд өөрөө танилцуулдаг. Бие бүрэлдэхүүн дээр бол миний хувьд бол комент хийх тийм одоо боломжгүй. Тийм учраас зүгээр энэ засгийн газар ажиллаж байгаа учраас хамтарч ажиллах тал дээр бас сайд нартай нүүр түлэн уулзаж санал бодлоо хэлцэе гэж бодсон юм аа. Тэгээд за нэгдүгээрт сангийн сайд Хөрлөбаатарт хэлж байна. Таны урагшаа алгаж байгаа. За олон жил одоо төр засагт ажиллаа. Нэг юм хэлье. Ардын намын тавьсан өр, арчилсан намын тавьсан өр гэж Монгол дэлхийд даяар бол мэдэхгүй. Монгол улсын өр гэж байдгийг шүү. Энэ хөрийг одоо дарах уран ухаан арга зайлыг одоо та мэрэгжлийн хувьд бол бодож шийднэ үсттэй. Дахиад хэлэхэд арчилсан намын тарьсан өр, тэр сайдын өр гэдэг юмыг дэлхий ойлгодгүй шүү. За батлан хамгаалах юм бол өөрөө чиг үүргээ мэдж байгаа бох тийм ээ. Олон жил ажилласан нөхцөл байдлыг мэдж байгаа. Бид нар өнөөдөр хайрмынхаа сүр хүчийг одоо харуулах тал дээр бол тодорхой ажлууд эхэлсэн байгаа. Тэрийг үргэлжлүүлж одоо ажиллана үстэй. Хөдөө аж ахуйн сайд юм бол. За хөдөө аж ахуйн сайд бол эдийн засгийн одоо хэлж ярих юм бол одоо хос морины нэг буюу одоо хүнээр ярих юм бол нэг хүлэн байх ёстой. Энэ тал дээр бол өөрөө дуршлагтай хүн болоод дэмжигдсэн болов уу гэж бодож байна. Хөдөө аж ахуйн салбар жишээ нь хүнсний ногоог дотооддоо тарих талаар ерөнхий сайд чинь байнга ярьдаг. Энэ тал дээр жишээ нь импортын жилийн одоо хүнсний оруулж ирдэг импортын үнийн дүнг өөрөө мэдэх үү? Ерөнхий импортын харьцаагаа мэдэж байна. Үнийн дүнг мэдэх үү? Үнийн дүнг бол ерөнхийд нь мэдээлэл аваагүй. Яагаад? Хөдөө аж ахуйн сайд болохоо хэзээ сонссон? Ерөнхийдөө өчигдөр төсөвлөөр. Энэ чинь маш тодорхой шүү дээ. Өчигдөр сонссон бол за ерөнхий сайд нь хүнсний ногоо тариална гэдэг би энэ чиглэлийн сайд болох юм байна. Ном харгадал тодорхой шүү. Жилдээ 400-аас 500 сая долларын хүнсний бараа бид нар импортоор авдаг. Энэнийг одоо 100% дотооддоо хангана гэж танай кабинетийн дарга ерөнхий сайд чинь байнга ярьдаг. 400-аас 500 сая доллар гаднаас оруулж ирдэг болно гэсэн санаа юм аа. Газар нутгийнхаа хэдэн хувьд бид нар газар тариалан эрхэлдэг. Газрууд нь нутгийн нийтийн 21 орчим уу? 21 орчим уу? За тийм байхгүй. Газар нутгийнхаа нэгэн хувьд нь бид нар газар тариалан эрхэлдэг. 100% бид нар одоо үр тариагаар хангах боломжтой. Жилд хэдэн сая шиг арьс боловсруулдаг бид нар. Бодъё. Жилдээ бол бид нар нэг 15 орчим сая арчир боловсруулах нөөцтэй гэвч одоо тэрийг бол одоо бид нар боловсруулж чадахгүй нэг 3000-аас жилдээ 15-аас 18 сая ширхэг арьс боловсруулдаг. Үнний 80 орчим хүн богийн арьсаа. Өнөөдөр богийн арьс ямар үнэтэй байгаа? Өөрөөс одоо нэлээ засал дээр 1000 төгрөгт хүрэхгүй. Одоо яах юм тэгээд энэ малчтынхаа орлогыг ингээ хаях юм уу? Ноос хэдэн килограмыг бид нар хэдэн тонныг одоо хураадаг. Ноолор хэдэн тонныг хураадаг. Ноолор бол одоо бид нар дэлхийн зах зээлийн түүхэн ноолрыг 40 орчим хувийг хангах. Жилдээ хэдэн тонн ноолор хураадаг? 100000 тонн. 100000 тонны үнийн түн хэдв? Энэний хэдэн хувийг гаргаж чаддаг? За бид нар бол одоо за ингээд иймэрхүү асуултуудыг энэ өнөөдрөөс эхлээд өөртөө тавиад хэрэгжүүлэх асуудлыг өнөөдрөөс эхлээд ханцуу шамлан орно шүү. За халтар зам тээвэр дээр очиж байна тийм ээ. За халтрын хувьд бол давуу юм байгаа. Олон жил одоо ажилласан цэвэрлэгч, гүрүү шиг одоо хийгээгүй ажил бараг байхгүй юу? Одоо дэд сайд байна уу тийм ээ? 5-7 гашуун сугаатын чиглэл хэр явцтай байгаа. За төмөр замаа бол нөгөө тохирчээс ёсоор гар гараар тавиад үндсэндээ ажил хийсэн байж түрүүд аваадсан байна. Нийтдээ 800 орчим километр төмөр замыг монголчууд түүхэнтэй анхудаа тавиад жил хүрэхгүй хугацаа болж байна гэдгийг одоо ойлгож байгаа тийм ээ. Үргэлжлүүлж ажиллана үсттэй. Ямар нэг улс төрчлөлт байхгүй үсттэй. Далаад гарцгүй оны хувьд бол энэ төмөр зам бол маш их шаардлагатай гэдэг одоо эдийн засгийн хувьд бол мэдж байгаа тийм ээ. Уул уурхай тэр юм байна. За уул уурхай төмөр зам хоёроо уйлдаг мэдж байгаа.
салбархан бүтээгдэхүүн экспортын бүтээгдэхүүн бол бүгдээрээ төмөр замаар дамжиж гарах юм бол байгаль эколог. За логистикийг улс шийдээд өглөө. Уул уурхай хувийг байж олборлтыг хийгээд улс төрдөг хамтраад ингээд экспортын нэмэн үртгэж шингээгээд боломж бүрдэж байгаа юу? Бүрдэж байгаа. За энийг ойлгож ажиллана гэдэг итгэж байна. За барилга хот байгуулалтын яамн дээр дэд сайдаар ажиллаж байсан одоо өөрийнхөө өнөөгийн нөхцөл байдлыг бол маш сайн мэдж байгаа. Бид нар хамтарч ажиллаж байсан хот дээр байсан тийм ээ. Одоо хот төлөвлөлт энэ асуудлуудаа нэг чигдлээ. Хот дээр нэг хот төлөвлөлт, барилгын яамн дээр нэг хот төлөвлөлт, нийслэл дээр гэдэг ингээд маш их хүнд сурдлын одоо бүтцүүд байгаа. Энийг өчигдөр танай ерөнхий сайдад танилцуулсан. Энийг жигдлэхгүй л өнөөдөр хот төлөвлөлт нь олон газар дээр яваад байна. Өнөөдөр газар усны аюул болох, газар хөдлөлт болоход ямар шоу нөхцөлтэй байдлыг өөрөө мэдж байгаа тийм ээ. 6 баалын газар хөдлөлтөнд нийт барилга байшингийн маань 60-аас 70% нурахад бэлэн болсон байгаа. Давул хотынхаа ажил руу ханцуу шамлан ороо. Саяхан улсын хурлаар баталсан. Мэдж байгаа тийм ээ. Одоо ингэж ажиллана гэж бодож байгаа зү. За. Хууль зүйн сайд. За хууль зүйн байнгын орны дарга байсан бас ингээд улсын хурлын 2 дахь удаага сонгогдлоо. Энэ салбар дээр чинь Цэндийн Нямд орж гэдэг сайд олон жил ажилласан. Тэр хүний арангийн хэмжээнд ажиллахгүй бол энэ салбар чинь хүлээж авахгүй шүү гэдэг одоо бас өөр чинь хэлье. За сарын гэрэлд одоо байгаль орчин дээр очиж байна тийм ээ. Олон зүйл дээр хамаарж байгаа юм билээ шүү дээ. Одоо байгаль орчин дээр говийн одоо аюул жуулчлал гээд аюул жуулчлалын бодлого сая өнгөрсөн онд Цэрэнбатаа сайдыг байхад засгийн газар батлагдсан байж байгаа. Энэ дээр бол Цэрэнбаттай хамтарч ажилласан. Одоо нэг зовлон энэ дархан цаацтай газарт аюул жуулчлалын нэрээр газрууд олгогдцоо. Ингээд хаусууд бариад зардгаа. Энэ өөрөө эрүүгийн залилангийн гэмт хэрэг гэдгийг одоо хэрэг үүссэн явж байгаа юм байлээ шүү. Өөрсдөө очиод хаусанд очиод суучваа. Маш олон сайд их хурлын гишүүдийн хаусуудад очиод суудсан байд ийм ажиглагддаг юм аа. Би тэгээд ингээд түүгээд ерөнхийдөө ингээд сайд нартай ярьж байгаамаа. Дахин яриад ямаргүй байна. 8 жил та бүхэнд Монгол улсын сонгогчид эрх өглөө. 90 оноос хойш 8 жил шүү. Тэгвэл та бүхэн 44% санал авсан. Цаана дахиад 56% санал өөр талд яваа шүү гэдэг бас байнга бодож байгаараа гэж та хүсье. Тэгээд энэ шадар сайдаар сонгогч байгаа юм байна. Олон жил бас төрд ажилласан ноён нуруутай сайд гэж бодож байна. Тэгээд хамтарч ажиллая шүү. Миний хувьд бол аж ахуйн тал дээр бол нэлээд улс төрчдөөс илүү ажилтдаг учраас та бүхэнтэй нээлттэй илэн талангуу ажиллаж энэ 3 сая монголчуудынхаа өмнө цөмөрөө өрөө төлмөр байна. Тэгээ нэг Евроазийн дунд хөгжсөн, арчилсан Монгол улс бий болох энэ платформыг тавихад одоо сэтгэл сулуудан хамтарч ажиллая гэж одоо хүсэж байна. За амжилт хүсье бүгдээр нь их хурлаар ороод. За баярлалаа. За.